Сайн байцгаана уу? Тэгэхээр модуль 1-ийн маань 3 дахь хэсэг эхэлж байна. Энэ нь тогтвортой хөгжил ба олон улсын болон үндэсний харилцаанд дэх эрчим хүчний үр ашиг. Тогтвортой хөгжлийн нийтлэг тодорхойлолт нь ирээдүйн үеийнхээ эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлөлгүйгээр өнөө үеийн эрэлтийг хангах гэсэн тодорхойлолт байна. За 2015-аас 2030 оны дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго нь 17 зорилго чиглэлтэй. Эдгээрт Улаанбаатарын орон сууцсан чиглэсэн 7 зорилго чиглэл багтсан байгаа. Үүнд нь болохоор 11 буюу Sustainable Cities and Community тогтвортой хотууд болон нэгдэл. 7 дахь нь Affordable and Clean Energy буюу эрчим хүчний зохистой цэвэр хэрэглээ. 6 буюу Clean Water and Sanitation буюу цэвэр ус ба ариун хал. 12 Responsible Consumption and Production хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл. За 3-т болохоор Good Health and Well-being. 3 нь болохоор энэ нь болохоор эрүүл мэнд, аз жаргалтай байдал. За 9 буюу Industry Innovation Infrastructure буюу үйлдвэрлэлийн инновац ба дэд бүтэц. 17 буюу Partnership for the Goals зорилгын төлөөх түншлэл эдгээр зорилтууд багтсан байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратеги 2030-д Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх дэлхийн нийтийн санаачлаг Монгол Улс нь ногоон хөгжлийн бодлого 2014 болон 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө нийцүүлэн Парисын хэлэлцээрийг сойрхон баталж 2030 он гэхэд хүлэмжийнхэн ялгарлтыг 14% бууруулах амлалт өгсөн. За холбогдох хуулиуд нь Монгол Улсын эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хууль, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2018-аас 2022 гэсэн эдгээр хуулиуд багтсан. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөө 2018-аас 2020 энэхүү заалдад эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, эрчим хүчийг хэмнэх тухай олон нийтийн мэдлэг ойлголт, мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх, барилгын зураг төсөлд эрчим хүчний үр ашигтай зардал багатай шийдлүүдийг тусгах болон барилгын дулаан алдалтыг багасгах иж бүрэн алхмууд нь эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд нэн чухал юм. 2-р заалт нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилго нь хүлэмжийнхэн ялгарлыг багасгах, хяналтын нэгдсэн менежмент болон эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх болон дэвшилтэт техник технологиг нэвтрүүлэх сурталчлан таниулахад оршино. 3-р зарлалт хөтөлбөрийн зорилтод шалгуур үзүүлэлт нь инженер болон техникийн ажилтнууд нь барилгын эрчим хүчний үр ашгийн зураг төсөл, гүйцэтгэлийн төлөвлөлт болон хэрэгжүүлэлтийн талаарх техникийн сургалтанд оролцсон байна гэж заасан байна. Энэхүү заалтыг их усүрээс нь харахыг хүсвэл доорх линкээр хандан орж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой юм. За энэ хүрээд манай модуль 1 өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.